Яг нэг гинтийн бэлгээ мартаад хүрээд ирчээ. Тэгээ таны араас өстэй хөөсөөр байгаа л ирлээ те. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. 13 жилийг хамтдаа ханьсан сайхан ханих нь өнөөдөр төрсөн өдөр болж байгаа юм байна. Тэгээд миний ийм сайхан хань болж төрсөн энэ хувь заяанд маш их баярлаа. Тэгээд 4 хүүхдийн минь бас маш сайн аав. Тэгээд сайхан хандаа чин сэтгэлийн цагтл битсэн байна. Манай Кюн цэцгийн хамт олонны зүгээс энэхүү гоё цэцгийн баглаад тусгайлан боожээ. Тэгээд ханийг нь дуудсан байгаа. Хэрхэн ямар мэдлэг болох нь бүгдээр харцгаая. Сайн байна уу? Сайн байна. Өдрийн минь. За өдөр. Зяа өстө нэрэ худлаа хилж гаргаж ирлээ дээ. За төрсөн өдрийн баярын минь түргэе. За орж ирээ сууя хоёлаа. За ямар ч хэлсэн энэхүү цэцгийн баглааг эрхэм хүндэт танд энэ сайхан хувь тохиолтой өдөр бас төрсөнд баярлаа гэд төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. Зяа цэцгийн баглаа хамгийн сүүлд хийцээ. Цэцэг юу авч байгаа юм шүү. Анх удаа. За юм наах удаа хөө. Таныг хүндэтгэж авчирсан юм. За баярлалаа. Манай дээр чин сэтгэлийн цагтл хүлээж авдаг юм манайх. За. Манай энэ контентийг юу үзчихсэн үү? Харчихсан. Тэгээд таны нэр дээр гарчиглагдсан их гоё цагтл манай дээр ирсэн. За. Тэгээд энэ цагтл бидэнд одоо их таалагдаад тэгээд өнөөдрийн одоо хүндтэй хүнээр таныг сонгож ирсэн байгаа. Хамгийн түрүүнд хоёлаа цагтл хинээс ирсэн бэ гэж таах хэвээр. Хинээс ирсэн болоо. Эхнэрээс хайраас л хэлдэг өөрөөтэй гэсэн. Эхнэрээс хайраас л хэлдэг өөрөөтэй гэсэн. Хайраас л хэлгүй дээ. Хайраас л хэлдэг. За. Хайраас нь байна. За ингэсэн байна. Энэ хорвоод ийм сайхан хантай болж энэ хорвоог олуулаа болж амьдарч байгаа энэ хувь тавиланд би маш их баярлдаг. Хайртай хань амар сайханда гэргий сарнайгаас гэсэн байна. Оо, хандаа хайртай шүү. Тэ ямар гинти юм бэ яста. Цэцгэрээс эрэхтэй хүн болоор ус авч байгаа. Тий. Сонлээд юм. Яаж бэрж суухаа нэг л арга авахгүй. За ямар ч ийсэн. Хүн болсны цэцэг авдаг юм байна. Баярлалаа энэ хайртай шүү. Их л сонирхолтой л авшиг энд яаж бариха нэг л арга олохгүй. Тийм ихтэй өндөл цэцэг өгдөг тийм. За ямар ч ийсэн хань нь их сайхан загтлыг битсэн байсан. Тэгээд би танд хань яг энэ төрсөн өдрөөр нь юу илэрхийлэхийг илүү хүссэн байна вэ гэж дуудаж үзүүлье. За. За гэсэн байна. Бүр самтарч байна. Чи юу вэ? Сайн байна уу? Анх удаал хандаа цаас бал эргүүлж цагтл бичиж байна. Энэ амьдралаа гийгүүлэх гэж, ижил үрсээ эрхлүүлэх гэж, инхрийнх нь наддаа хань болох гэж ирсэнд баярлаа. Чамайгаа энэ дэлхийд төрсөнд хязгааргүй их баярлдаг шүү. Хорвоо сайхан ханыг минь төрүүлж өсгсөн. Ичидээ баярлалаа гэж хэлмээр байна. Сайн хань минь байгаад баярлалаа хань минь. Сайн аав байгаад баярлалаа. Үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө тэргүүнд тавьдагт баярлалаа. Ийм сайхан аавыг харж өсөж байгаа үрс минь том болоод сайн аав, сайн ээж амьдралд алцахгүй гэж хань нь бодож чамаараа бахархаж явдаг юм шүү. Чим бид тавынхаа төлөө ёстой л супер баатар найдгаа. Аавгүйгээр, ханиггүйгээр энэ хорвоо энэ амьдралыг төсөөлж чадахгүй. Ажлаасаа ирэх өдрийг тэгсэн ятан бүгдээрээ хүлээдэг. Хүлээн гэдэг жаргалын дээд гэж боддог. Чамайгаа ирэхээр л нар гарч байгаа юм шиг жаргалтай өдрүүд өгч чаддагт баярлаа хань минь. Ийм сайхан хантай байгаа хувь заяандаа баярлаа. Хайртай гэдэг үг багтахаар их хайртай. Сайн хань, сайн аав байдагт баярлаа хань минь гэсэн байна. Уртаас урт амьдралд удаан ханьснаа хоёулаа. Уйлахад тусдаг нулимсаа элбэж арчнаа хоёулаа. Ийм сайхан орчлонд эгэл амьдрнаа хоёулаа. Инээхэд уярдаг зүрхээ эрхэлж арчилнаа хоёулаа. Он илээсэн дурсамжаа хайрын түүхээр гойчход
Орж гарсан хүмүүст домог шиг амьдрья хань минь. Он жилийн жаргалаа судар болгон дэлгчгээд ойр холын саданд дуйл шиг ханснаа хань минь. Уйлахад тусдаг нүлэмсаа элбэж арчья хоёулаа. Хайртайх нь амар сайхандаа гэргий сарнаагаас гэсэн цагтл байна. Зя ямар мэдрэмж төрч. Гоё нэ. Зя тэгэхээр ийм сайхан мэдрэмжийг ер нь би хандаа зориулаад одоо ханиггүйгээр бидний амьдрал бол ингээд төсөөлшгүй. Тэгээд одоо 14 гэдэг ороос бас эмэгтэй хүний хувьд хэцүү, заримдаа маш ингээд удаан санагддаг. Тэгээд хүлээхийн жаргалыг бас тэнд мэдэрдэг. Тэгээд хизээч хүүхдүүдтэй ч юм уу ингээд амьдралтаа өөртөө эргэлзэж үзээгүй. Тэгээд энэ амьдралын супер баатар байгаа хандаа баярлалаа гэж хэлсэн байна. Сэн мэд гэмээр. Яар тийм мэдрэмж авах юм нөө. Яаж цэцэн яасан чи их үе мэд. Хандаа хайртай шүү. Яар хамдаг шүү. Маш баярлалаа. Яг энэ насыг энэ ингээд одоо бичлэг ингээд гэр бүлт нь бүр одоо насан туршийн дурсамж болоод үлдэн штэ тий. Тэгээд хэдэн жилийн дараа том болоод хүүхдүүд нь бас яг аавынхаа энэ царай энэ төрхийг хараад бас л маш гоё санагдана. Тэгээд тэр үе болгонд яг энэ үгийг одоо хүүхдүүд нь бас ингэж хэлж ээж штэ гэд дурсаасаа гэж бодоод хүүхдүүдтэй хандаж ер нь аав нь юу гэж хэлэх хүсэж. За хөөрхөн хүүхдүүдтэй 2 хүү 2 охинтой. Тэгээд хүүхдүүдтэй хайртай шүү. Тэгээд сайн болж хүмүүжээрэй гэж хэлээ та. Тэглээ яхаа. За нөгөө орчлонд ганцаархнаа төрчхөөд олуула болж амьдардаг энэ гоё хувь тавиланд одоо баярлалаа. Тэгээд сайн хүний хань бас сайхан гэргийг их өмнөөс хүргэсэн энэ цагтлыг хүргэлээ. Тэгээд аз жаргал хамгийн сайхан хүний өгцөг гарнаа очив. Баярлалаа. Таахан ч гэсэн баярлалаа. За тэгээд өнөөдөр төрсөн өдрөөрөө бас гэр бүлээрээ их нэртэй ч хамгийн гоё үгээ бас дамжуулж хэлээрэй. За. За. Нэг юм аа. За. Яст хамаг гол юм мартцсан. За энд нэг гоё зураг тэнд явуулсан байсан. Энийг сайхан зураг байна. Тэгээд ямар ч байсан хань энэ үгийг дамжуулаарэ гэсэн. Нөгөө миний амьдралын хамгийн үнэтэй одоо хүнийг бас төрүүлэн өсгсөн.